За хоёулаа ярилцлага таныг өөрөвт нь танилцуулахаас эхлэе. За би бол Хэлийн цэргийн хорондоо ийм цолтой хүн. Самбуугийн Самдан Довжид гэдэг Монгол улсын гавьяат барилгачин. Яг өөрөө бол Завхан аймгийн Сонгон суманд төрсөн. За Хэлийн цэрэгт 34-5 жил ажиллаад ингээд тэтгэвртэй гарсан ийм тэтгэврийн хөө. За тэгэхээр одоо таныг яг Хэлийн цэрэг хил хамгаалах албанд ажиллаж байх хугацааны гэр он жилүүдээр судалгааны ажил хийж байгаа гэж сонссон. Энэ судалгааны ажлын тухай. За би бол 1990 он хүртэл бол Монгол улсын хэлийг тойрч одоо энэ дэндүү ажиллаж байгаа. 1990 он гэдэг чинь одоо ардчсан хувьсгал ийд одоо манарч байх үеийн одоо үе л дээ. Энэ үед Дорногов аймгийн Хэлийн отруудын ардлын дараагаар артлын ахтын төгсч ирээ томилогдож очиж ажиллаж байтал Дорногов аймгийн отруудын нөхдүүд одоо Хэлийн цэргийн удирдах газар манай ардлын даргаыг манай отруудын дарга болгож өгөөч гэсэн одоо асар том хэмжээний өргөх мичиг бичээд ингээд ийм юм болоод бодлоо тайм болохгүй юу да. Яг гоо тэр цэргийн улс уг нь бол тийм айхтар юм хийдгүү байсан гэдэг тэр үед чинь бас нэг тиймэрхүү үе байсан учраас. Тэгэхээр зэрэг тэр үед нь болохоор Монгол улсад ухаанд ардчсан хөдөлгөөн өрнөөд Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн энэ төр зарлах гайд тэгээд одоо жагсаал цуглаан болоод ингэж явах үед манай Баян-Улгийн аймагт бол ухаанда бас үндэсний маягийн одоо тийм ардчлалын далбаанд ор юм гарч ирээд тэгээд Баян-Улгийн аймагт амьдарч байгаа казах түмэн одоо евро Казахстан гэж улс Оросын холбооны улс задраад Казахстан улс байгуулагдаад Назарбаев толгойсон энэ үед хоёр улсын хооронд бас нэг яриа хэлцээр явагдаад Монгол одоо хамгийн их соёлоо авч үлдсэн хүмүүсүүд казакууд бол Монгол улсын Баян-Улгийд байна. Ийм учраас манай нутг руу одоо ингэж нүүж явахыг зөвшөөрнө гэсэн ийм асуудал тавигдаад тэр зөвшөөрөгдсөн ийм үе байсан байхгүй юу. Тэгээд энэ үедээ бас давхар Баян-Улгийн аймгийн казакууд бол юу гэхээр зэрэг ер нь бид нар бол дандаа казакууд байх ёстой. Ер нь бид нар бол манай дарга нар бол дандаа казак дарга нар байх ёстой гэсэн бас нэг тийм үндэсний хэд даварсан үзэл нэлээд давмгайлцсан юм үед. За энэ Монгол улсын хэл бол ер нь хамгаалан тайван байх ёстой. Ийм учраас Хэлийн одоо энэ улаан уулын отруудын нөхдүүд гэж одоо тэр Дорноговыг хэлж байгаа хэрэг л дээ. Улаан уулын отруудын нөхдүүдэд их баярлалаа. Одоо бид Баян-Улгийг тавих дарга одоо ингээд олохгүй байсан чинь та хэд тодруулж өглөө. Энэ хүн бол урд нь бас Баян-Улгийд ажиллаж байгаа академи явсан хүн. Ийм учраас бид одоо та бүхний хүсэлтийг харгалж үзээд Баян-Улгийн аймгийн отруудын дараагаар энэ хүнийг тавилаа. Энэ ихнүүдэл одоо энэ Хэлийн зөрчил ихэлсэн энэ үе энэ улс орны амгалан тайван байдлыг хангахын тулд энэ хүн чухал үүрэг гүйцэтгэх байхаа гэд намайг Баян-Улгийн отруудын дараагаар томилчихгүй юу. Тэгээд би одоо Баян-Улгийн аймагт ирсэн хэрэгээ. За ингээд Баян-Улгийн аймагт ирэхэд бол юу гэхээр зэрэг Баян-Улгийн аймагт одоо янз бүрийн суулт өлсгөлөн инээ тэр юм болоод аймгийн засаг даргаас өксүүлээд одоо сум нэгдлийн дарга иргэдийн хурлын дарга маргад бүх дарга нар нь бол ухаанд одоо ерөнхийдөө казах хүмүүсээр солигдоод Монгол дарга нар тоон цөөрөөд тэгээд дээрээс нь Хэлийн цэрэгт бол ухаандаа нэг Хэлийн цэргийн бүрэлдэхүүний нэг 70-80% нь казах хүмүүсүүд болоод орон нутгаас нь цэргийг татсан тэр жил татсан байсан учраас цэрэг нь бас казак болчиход. Тэгээд намайг ирэхэд бол ухаанд хин нь энэ Казахстан үгэх гээд байгаа юм. Хин нь Монголдо үлдэх гээд байгаа юм. Энэ миний цэрэг чи ер нь одоо Казахстаны цэрэг юм уу Монголын цэрэг юм уу мэддэхээ байсан. Ийм одоо отруудыг би хүлээгээд авчихгүй юу та. Тэгээд энээс болж одоо ямар асуудал гарах вэ гэхээр ер нь энэ би сайн очроо олохгүй байна. Монгол улсын хэл рүү одоо ийм хүмүүсүүдийг томилоод өөрөө даалгаврууд ингээ явуулахад би Монголыг хамгаалахаар явуулаад байна уу яаж байна гэдгийг ойлгохгүй байлаа. Ийм учраас надад бол энэ бүрэлдэхүүний маань ухаанд бололцооны хүмүүсүүдээр яаж өгөөч ээ. Бүрдүүлж өгөөч ээ. Энэ хугацааны зэргийг ингээ энэ 90 онд орон нутгаас татсан зэргийг халагдангуй би өөр аймагаас Монгол цэргүүд татмаар байна. Яг уу казак зэргүүд маань бол өөр аймагт очиж албахан биз. Явах гэж байгаа нь одоо явна биз. Гэсэн ийм асуудлыг бол
бас одоо зах хэмжээний газруудад тавиад тэгээд надад бол асуулт асуусан л да. Одоо чи та тэгээд хаанаас зэрэг татах гээд байна? Одоо Монгол улс бол эдийн засгийн хувьд тийм хүчтэй биш. Хол газраас бол одоо зэрэг цуглуулах одоо тийм амар биш. Би бол яг одоо хамгийн ойр эх оронч одоо үе удмаараа одоо Монгол улсын баруун хөлийг хамгаалж ирсэн Увс аймагаас би бол зэрэг татъя гэсэн юм санал тавьсан юм. Тэгээд 1989 оны зэрэг маань Увсын зэрэг байсан. 90 оны зэрэг Баян Хөлгийн зэрэг байхад 90 оны зэрэгээ халаад 89 оны зэрэг 91 онд халаад 91 оноос хойш 3 жил гарan одоо эхнүүдлийг даван давтлаа би дандаа Увс аймагаас зэрэг татсан хүн. Өөрөө зэрэгээ татаж аваачаад өөрөө сургууль хүмүүжүүлээд тэгээд өөрөө Монгол улсын хэл рүү томилон явуулж ингэж усад үүрэг гүйцэтгэжээ. Тэр үед мөн Баян Хөлгийд ажиллаж байсан офицеруудын маань үндсэн хүч нь бол бас усын офицерууд байсан. Тэгээд одоо ингэж би бол ухаандаа усан нутгийнхаа их оронч сэтгэлгээтэй ард түмнийхээ өр хүүхдийг төшөглөж Монгол улсын баруун хөлийг хамгаалж болох юмаа гэсэн үзэлдор одоо энэ эхнүүдлийг даван давтал усынхаа зэргүүтээ Монгол улсын хөлийг хамгаалсан хөө. Бас сонирхолтой л байна л да. Одоо яг Баян Хөлгийн аймгийн тухайд за шүүд Ховд аймгаас эсвэл Завхан аймгаас та цэргүүдээ татаж болох байсан. Гэтэл яагаад ганц одоо Увс аймгаас цэргээ бүрдүүлэе гэдэг ийм сэтэл танд төрсөн. Яг одоо энэ намайг ингээд энд ирж явах үед бол яг давхардаж таарч байна. Хэлийн энэ Увс аймгийн отроод байгуулагдсны 50 жилийн ой болох гэж байна. Дээр нь бол юу гэхээр зэрэг Монгол улсын баатар Бэгзийн Гявааны 100 жилийн ойн жил тохиож байгаа юм байна. За энэ отроод маань болохоор Гявааны нэрэмжит болсон байна. Тэр байтугай өнөөдөр тэрний байгуулсан гавьяаны тухай эрдэм шинжилгээний хурал хийгээд Ахтун амраг Садангууд нь хүртэл одоо энд бүүн баяр болоод аймаг орон нутгаараа хөдлөөд их одоо сайхан үйл явдлууд тохиож байгаад таарч байгаа юм. Тэр бол ухаандаа Монгол улсын төлөө манай Увсын цэргүүд баруун хязгаарын хамгаалтын төлөө яаж явж ирсний гэрчлэг одоо хамгийн том гэрч нь энэ. Тэгэхээр манай Увсын цэргүүд бол Монгол улсын баруун хязгаарыг хамгаалахын төлөө үеийн үедээ дайндаа чинтай үедээ чи нүүдэл суудлын үедээ чи баруун хязгаартаа бол хамгаал ингэж үнэнчээр явж ирсэн гэдэг нь нэгдүгээр тодорхойлогдно. Хоёрдугаарт бол яг бусад аймагуд Ховд одоо Ховдоос татнаа гэвэл Ховдын цэргүүдээс хагасанд газар хүрээд ирж магадгүй байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бас л одоо би аль нь өөх юм, аль нь байх юм гэдгийг бас мэдхэд хэцүү. Завханаас татчнаа гэвэл завхан ч бас газар нутг нь хол. Тэгээд тэр зах зээлийн үед бас одоо тэрний шинэ очинд татна авна энэ төр хэвэл бензин тосноос өсвөлээд одоо тэгээд дээд газрын зөвшөөрөл энэ төр чинь бас тийм амар биш. Энд чи яагаад бол Батламгал яамны сугаар шугамар цэрэг татах асуудлыг шийднэ. Хаана хувирлахаас мэднэ. Тэгэхээр зэрэг хамгийн ойр, хамгийн их оронч, хамгийн монголч үзэлтэй ард түмэн бол надад Увс санагдаж тэгээд Увсын цэргүүдийг татсан хэрэг. Тэгээд миний офицеруудын бараг ихэнх нь бас Увсынхан Баян Хөлгийд байж байсан учраас би бол тэр болгоныг мэдчихсэн л да. Тэгээд Увсаас цэрэг татсан хэрэг. За хоёулаа яг одоо ихэнд ярьжсэн судалгааны ажил руугаа буцаад орё. Судалгааны ажлыг хийхин тулд одоо сая тантай ярилцж байхад та бол би байсан. Гэхдээ миний хажууд манай Увсын цэргүүд байсан гэд маш бахархалтай ярьжсэн тийм ээ энэ тухай. Тэгэхээр учир нь юм байгаа юм. 1990 он хүртэл Баян Хөлгийн аймагт Хэлийн отроод чинь дайны дараах ухаандаа одоо энэ Монголын баруун хязгаарын тулгуурлалтын дараах үе шатад нэг хэсэг одоо онгорхой шахуу байгаад хамгаалтгүй байж ингэж явсаар байгаад 1960-аад оноос эхлээд одоо дахин хамгаалт нь шилжиж эхэлсэн хэрэг. За энэ үеэс ингээд 1990 оны хүртэл ингээд тооцоолоод үзэхэд Хэлийн ухаандаа Баян Хөлгийн отроод бол комендатур, тусгай комендатур, отроод гэсэн ийм үе шатыг дамжаад Хэлийн болгоны отродын харьяанд байж байгаа. Тэгээс сүүл нь бие даасан отрод болоод ингээд 1970-аад оноос. Тэгээд энэ 30 жилийн хугацаанд бол ойролцоогоор яг өмнөд хэлээсээ л дээ. Энд чинь өмнөд хойд хоёр хэлийг хариуцж байсан юм. Ухаандаа одоо энэ цагаан уурын отрод энэ төр гэдэг чинь бол
нэг харьяанд байсан байж та Оросын хэлийг хариуцсан бас Хятадын хэлийг хариуцсан. Энэ үедээ бол яг зүгээр Оросын хэлийн зарим нэгэн зөрчлийг тооцохгүйгээр ингээд үзэхэд Хятадын талаас жилд 2 хэл зөрчигчл барьж ирсэн байна. Биднийг аль хааж явах тэр ихнүүдэл болж явах үед бол бид бол жилд 70 80 тэр хүртэл хэл зөрчигч одоо барьж ирсэн юм да. Тэгэхээр энэ яагаад ухаандаа ийм их олон хэл зөрчигч барьваа гэхээр зэрэг бидний хэл хамгаалтыг явуулж ирсэн аргат байна. Тэгэхээр энэ аргыг одоо хэрэгжүүлсэн хүмүүсүүд нь бол манай цэргүүд байхгүй. Би бол яг тэрнээс зохион байгуулсан хүн. Хэрэгжүүлсэн хүн нь манай цэргүүд. Тэгэхээр тэр цэргүүд гэдэг маань хаанаас байсан бэхээр увсаас байсан байхгүй юу. Тэгэхээр энийг судлахын тулд судалгааны ажил та нар явуулж байгаа юм бол миний цэргүүд тэр хэл зөрчигч барьсан. Тэр эх орныг хамгаалсан. Тэр үнэнчээр явсан жирийн хугацааны цэргүүдтэй уулзаа гэдэг асуудал би тавиад тэгээ манай судалгааны групп наваа дагуулад яг одоо тэр Геваны 100 жилийн ойн одоо энэ тэмдэглэх хүрээнд энэ үед нь таарч байгаа нь бол бүр их таашаалтай байгаа. Тэгээд би бол энэ дээрээ энэ судалгааныхаа групптэй юу гэж ажиллав гэхээр зэрэг эднэр байна болохоор цэргүүдтэй маань уулзаад яаж хамгаалж ийсэн, юу хийж ийсэн, яаж онцгөлчин болсон, хин хэл зөрчигч барьж ээ гэдгийг асуудлаулаад миний бичиж өгж байгаа юмнуудыг нотлоод тэгээд одоо тэр Монгол улсын төлөө одоо зүтгэсэн 2 дугаар яваанууд уу одоо миний цэргүүдийг ухаанд ард түмэн сурталчлах тэр нь дараагийн үеийг бол эх оронч хүчлээр хүмүүжүүлэх Монголын хэлийн зэрэг нь уулын хэл хамгаалтыг хийхэд хэрхэн яаж ажиллах уу гэдэг арга тактикийг боловсруулах тэрэнд одоо шинжлэх ухааны талаас нь хувь нэмрээ оруулах түүхэнд ухаанд одоо энэ байгуулсан гавьяануудыг бишиж үлдээх мөнгөрүүлэх гэх мэтлэнгийн ажлыг хийхээр би цэргүүдтэйгээ уулзах гэж энд ирсэн. Тэгээд 1989 оны болон 91, 92, 93 онд миний үед одоо цэргийн алба хааж ихнүүдлийг одоо нуугдарж Монгол улсад хамгийн олон хэл зөрчигч барьсан тэр үүлийг үтээсэн цэргүүдээ би одоо энэ сарын одоо энэ ирэх 12-ны өдөр энэ анги дээр цугларч тэгээд одоо тэр сэтгэгдлээ ярьж дарагтайгаа уулзаж тэгээд Монгол улсад одоо хэрхэн хувь нэмээр их хэл хамгаалтанд оруулсан бэ гэдгийг хуваалцъя гэж урьж байгаа. Ингээд танай телевизээр дамжуулж манай цэргүүдэд зар хүргэж өгөөч гээд Увс аймагт амьдарч байгаа бололцоотой одоо энэ тэнд өөр газарч байгаа гэсэн хамаагүй цэргүүд маань 12-ны өдөр ирж баримтат кино хийн, сурвалжлага авна, бичвэрээ чинь бичүүлж авна. Одоо ингээд ном сониндоо оруулна, өөрсний зураг хөргийг оруулна ийм одоо үйл ажиллагаа болох учраас би одоо та бүхнийгээ надтай ярьж уулзна уу гэж урьж байгаамаа. За нэг ийм юм байгаа юм. За хэдэн цагаас та цагийг хэлсэнгүү 12-ны өдөр хэлээ. Тий одоо хэлээгүү яваад байгаа юм л да. 10 цаг л гээ да. Тэгэхээр 10 цагийн үед одоо энэ дэр нүү гэж урьж байгаа.